За би өөр болохоор унал таталт өвчнөр 27 жил онцлогдоо явж байгаа. За энэ эмийн бол угаасаа эмийн чанар муу байгаа гэдгийг бол угаасаа бүр улс орон даяараа мэдж байгаа. Тэгээд хамгийн гол нь энэ дээр болохоор гаднаас аягүй олон юм авч уудаг. Тэр нь болохоор Монгол улсын эмийн жагсаалтанд төрөний хэлснээр ороогүй. Тэгсэн мөртлөнгөөсөө хөнгөлөлтийн эмийн жагсаалтанд орсон. Энэ нь болохоор хөнгөлөлтийн эмийн жагсаалтанд орсон мөртлөнгөөсөө Монгол улсын эмийн жагсаалтанд ороогүй болохоор ерөөсөө аптекуудаар эрүүл мэндийн даатгалаар авах ямар ч боломжгүй. За тэгээд ганц эмэн дээр гэж юм байхад дараа нь одоо эн чинь тарилга ампулаар ингээд авдаг байхгүй юу? Бид нар ч одоо яаралтай үед унал таталт өнгөд ингээд энэ тариаг чинь суцаар хийн тэнгүүд ганцхан бараг тарилга байдаг Монголд. Энэ нь болохоор одоо диасфон буюу унал таталт намдаах тарилга. Тэнгүүд энийг ерөөсөө уул нь бол лагаар Германаас одоо Герман, Францаас ингээд шулуун гэцээр хийж болдог лаанууд байдаг байхгүй юу? Энийг одоо унал таталтай өвчтнүүдийн одоо төрийн бус байгууллага гэж байдаг. Тэнд бид нар хүсэлт гаргаад Монс фарм оруулж ирсэн. Тэгсэн боловч энийг эмнэлгүүд нь авахгүй, өрхийн эмнэлгүүд нь яаралтайгаар авахгүй, хэрглэж чадахгүй байсаар одоо бараг оруулж ирсэн хитгэн одоо тэр лаануудын хугацаанд болсон.